Өнгөрсөн 100 оны хугацаанд 21 аймгаар тойрч салбарын тулгамдсан асуудлыг салбар нэгжүүдийн ажилтан албан хаагчид нутгийн иргэдийн санал дүгнэлтээс сонсож асуудлыг шийдэлтэй нь ажил хэрэг болгон ажиллав. Онцлог ажлуудаас төвөрлөн хүргэж байна. Айн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг улсын хурлын дарга Зандан Шадарт өргөн барьж улсын хурлаар хэлэлцүүлэн дэмжигдлээ. 2023 оныг Монголд зочлох аялал жуулчлалын жил болгон зарлахаар боллоо. Бүгд найрамдах Солонгос улсын аялагчдыг визгүй хүлээн авах шийдвэрийг гарган ажиллалаа. Өрсгөл нүрийн тусгай хамгаалалтын бүсэд олгогдсон газар олголтыг цэгцэлж, шинээр газар олголтыг зогсоох, мөрөн нисэх онгоцны буудлыг 4 засгийн ангиллалын олон улсын нисэх буудал болгон хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулах цогц менежментийг хэрэгжүүлэх 7 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Өхөн сэргээх шаардлагатай 2000 га талбайн байршлыг эцэслэн баталгаажууллаа. Сэлэнг аймгийн ерөө сумын яллагын голд нийтдээ 334.7 га газарт болоод нөхөн сэргээд гэж мөн одоо мод тарих ургуулгаар ийм санамжчгийг байгаль орчин аялал жуулчлалын яам аюулгүй компани Сэлэнг аймгийн засаг даргын хамгаалалттай хамтарсан гэрээ хийлээ. Эд байгаль хамгаалагчид үндэсний чуулганыг санаачлан зохион байгуулав. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар Эрдэмтдийн ажлын хэсэг байгуулагдаж 2022-оос 2026 онд хэрэгжүүлэх 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Мазаала баавгайг хамгаалах ажлыг эхлүүллээ. Шаардлагатай тохиолдолд тухайн одоо газар нутгийн тусгай хамгаалтанд авах, өсгөж үржүүлэхийн тулд дахиад энэ амьтны тоо толгойг ихсэхийн тулд бид нар ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг Эрдэмтэн судлаачдын дүгнэлтэн дээр үндэслэн шийдвэрийг байгаль орчны яам гарах шаардлагатай. Open Up Mongolia арга хэмжээгээр дамжуулан Монгол улсын засгийн газар гадаад улс орнуудад аялал жуулчлалын бодлогоо зарлав. Хөвшин ам, горих тэрэлжийн сав газрын усны онцгой бүсэд хууль зөрчиж олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлав. 2022 оны 4-р сарын 18-ны өдрөөс эхлэн байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгодог 20 тусгай зөвшөөрөл бүрэн цахимжив. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бол 20 орчим тусгай зөвшөөрлийг цахимжуулах, за иргэдээс авж байгаа цаасан мэдээллийг бол цахимжуулах, цаг хугацаа хэмнэх, төрийн одоо үнд суртал, за мөн шат амжилтыг багасгах, иргэдтэй одоо энэ төрийн шуурхай нээлттэй үйлчлэгээ үзүүлэх үүднээс энэ цахимжуулах ажлыг эхлүүлж байгаа. Иргэдэд үйлчлэх төвийг ашиглалтанд оруулж, Монгол орны үзэгсэлд газруудаар VR, 3D-гээр дэрэгдэн байгаа мэт аялах үйлчлэгийг иргэдэд үйлчлэх төвд нэвтрүүллээ. Байгаль орчны чиглэлээр мэдээлэл авах 117 тусгай дугаар, аялал жуулчлалын чиглэлээр монгол англи хэлээр мэдээлэл өгөх 118 тусгай дугаарыг ашиглалтанд оруулав. Байгаль орчин аялал жуулчлалын яамны хэмжээнд албаны машин ашиглахыг хориглож, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Богдуулын 4 аманд иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн амралтын бүс байгуулах газрыг шийдвэрлэж олон нийтэд нээлттэй зарлалаа.